богдолом зунхаалам одоо шишэмтэй тулд яад нэг насан зориулсан ямар хуу авьяастай багаас ямар хуу авьяастай гэсэнгүй одоо энэ намтрт хүүхээс ойлгох болно. Бурхнаас ямар хуу байдаг зам чанартай, мөн чанартай зам үйл нь ямар байдаг, ямар хуу зам үйлтэй яав нь одоо шишин гэдэг тэр талаас нь одоо зөв мөхөрсөж үү бишээ. Үнэн учир шалтгаан юу? Тэгэхээр энэ бүгдийг одоо бодиттой болгоно гэхэд бол тийм амархан бишээ. Одоо энэ бол бичлэгтэй юм уу зориулах юм цаг үе тухайн үед одоо богдолом богдолоо төрсэн цаг үе нь бол одоо 1357 оноос 1419 онд хүртэл гээд хаалт өгсөн 62 бол 63 настай ийм сүдэртэй. Энэ наснуудаа ингээд шишэмт төлөө намын төлөө ингээд чармайд гिचсэн үйлэрэн болов нэтэр бид ширин шишим богдоломын одоо шишин гэдэг бид одоо мөргөд уулздаг ийм одоо юу юу дэсло танд мэдэд ойлгоод бидүүд амьдралч бидчээс энэ богдоломын одоо чүн цагт бурхан багшийн энэ одоо замбут тавтай маржаад 2500 жил гаруй энэ түүхтэй тэгээд эндээс одоо богдолом зунхаалам тэгээд ширин ямар бурхны шишний уламжлалт одоо хүртэл бидүүдийн бүгдээс тамжсан энэ шишин ингээ уламжлалт байдаг. Эдгээр шишин яадад дэлгэрдэг шишин гэдэг ямарыг хэлж जैन ямар хөө чанартай, ямар хөө мөн чанартай энэ суралж чад сэтгэл ямар их тустай тусгүй ашиг тусам ямар байдаг. За түүний эдгээр бүгдийн эд тараас болоо одоо явдал мөр харагдаж байгаа ийм энэцээс одоо зүгээр нэг төв өмсч төдөө биш ингийн хүнээ төв өмсч биш эрдэм нь ямар явдал мөр нь ямар байна зан чанар нь юу ямар хөө бодолоос ингээд ийм болсон байна гэдэг ийм тэгэлэрэн богдолом зунхаалам бол төрсөн нутгаар та бүхэн мэдж байгаа гөхнөр тийм бол гомбон хийдэг рүсэр гэдэг л төв нэрэн дээр бол сэрэн гэдэг рүсэр гэдэг тэнд мэндсэн зунхави юу гэдэг тэнд мэндсэн гэдэг бол тодорхой энэ л өөртөө хэлсэн одоо хамгийн гол чухал энэ богдолом зунхааламын багш нь бол чижид онжөрмөч багш болоосаа застад олон жил суралц дээрээ ристтэй болоо тэгээд бол зүудэндэн болоо ямдаг бурхантай уулзнаас тэр зүудээр дахиад одоо энэ гомбон хийдэрхэн газар ингээд бичлэгэн суугаа тухайн үед богдолом зунхаалам мэндэлхэд төрсөн дараа эрээд бол намжимаа бурхнаа чавчиг одоо биений гуалд одоо гугаагаар ариун цэвэр бол тэгээд эртэн бол ээж авдан басан гэдэг юм өрөөл интрогөөд тэгээд гэрмэрийн босаага амьд ариун цэвэр эндээс хойш бол энэ хүүхдийн ариун цэвэр байх хэрэгтэй ямар нэг юмэр бодол дуулдаг болохгүй гэдэг ээж аавд бүр нандин цахасан тэгээд ээж авдан бас янз бүрийн одоо төрх үед нь шинж тэмдэх за мансар бурхан таларч гэсэн шинж аривал бурхан дарих бурхан бас залаад моруулж гэсэн янз бүрийн зүйлүүд болоо тэр захар гүшийн намтарч юм уу тэгвэл жаван чөржин гэдэг 11 дугаар дээрхэн гээгэнэ багш нь жаван чөрж гэдэг юм байгаа тэрүүнээ бас одоо богдолом зунхааламын намтарч юм уу их одоо юу гэж намтарч юм уу гэхээр их түүхийн дэлгүүрэнгийн түүх зүйл одоогийн миний ярьдаг ном болов гэрэрэн бүчгийн одоо хурангуул одоо энэ стресс бол би тайлбарт ярьж байгаа энэ ном бол юм байна. Тэгээ эндээс бол одоо гол бид ийм багаас нь бол тэгээ мэндэл төрсөн хаан бол багш нь бол одоо багшийн хоёр хэд байгаа одоо гөхнөр байгаа шачун гомбагт хоёр хэд байгаа одоо гөхнөр бол гомбоо архан газар бол богдолом зунхааламын багшийн хэд багшнаас одоо 90 шидэн маш товлсон тийм багш. Тэгээ богдолом зунхааламын багаас нь одоо эзэмш төрхөөс нь одоо эзэмш 16 нас хүртэл өөрөө хажуудаа бийдэн байлгаж жагаад тэгээд бол бас сурвалжуулахаар явсан ийм юутай. Тэгээ богдолом зунхаалам 3 нас хүрч ихт бол одоогийн гарма багт 2 дугаар гармаар үедэрж байгаа тэр ихмийн улсын залгаар тийшээ яг замаар дайраад одоо гөхнөрөөр дайраад одоо Бээжинд руу явж ирэх юм шүү дээ. Тэгээ явж байгаа замаараа дайраад одоо ээж аав чижид өнөгийн мөчи багшин дээр одоо гармаар өдөржигэнд мөргөжээ.
тэр вист одоо 1350 жаранд тэр үед бол ингээд мөрлөөд тэгээд бол Богдломцон каалам тэнд уулзт мөргөөд тэгээд бол одоо хамгийн анхан бол гинэн сахил 5 сахилыг бол Богдломцон каалам хайрлажээ. 3 настай байхдаа одоо 3 нас үеистэй болов гинэн сахилыг хүртчихээ 5 сахилыг хүртээд тэгээд бол Богдломцон каалын нэр анхны одоо нэр нь бол цаана Гунгаан бүкс нэртэй. Тэгээд одоо тэндээс бол юу бол тэгээд ийм юутай тэгээд бас бахан ном өнгөртээр болоо тэр үеэс нь одоо Богдломцон каалын намын явдал мөр ээж аав бас гайхдаг өөр одоо хүүхдүүд юм ах дүү нартайгаа таардаг ондоо одоо шинжтэй багасан тийм нэг ховд санаах юм уу уурлах юм уу муу санаах юм уу тийм байх багасан тийм нэг энерги нэг эсгүй тэгээ амар ухаан хурц ээж аваа бас маш хөндлөдөг тийм одоо тэр 5-30 тэрвэс мал байхад мал салтанч байх хажуудын хурган маргач юм уу мал юм уу амьтан ч юм уу шуум уу багасан одоо өөртөө ойртоо тоглодог тийм энерги бас нэг ахын юм уу одоо тэгээд шуум аалт барьд юм уу янз бүрийн хэд бол өөрөө алахгүй итгэгээд өгдөг тийм одоо багасан тийм шинжтэй логистем болоо байж байгаа 6 өнгөрөө 7 нас хүрэх ойртох том одоо нэг чижид өндөр мөч багш нь тушаагаад үржээ. Тэгээд чижид өндөр мөч багш нь тушаагаад 7 насаас болоо ижим хийгээд болоо 16 хүртэр өөрийн хажуудаа байлгаад одоо байж ижээ. Ийм одоо үлгэрт хөхтэй. Тэгээд чижид өндөр мөч багш нь хажуудаар болоо олон тэгээ Богдломцон каалам 7 нас хүрэхээр 6 нас хагасан юм эсвэл мөрлөөд тэгээ хажууд нь олон хүүхдүүд одоо төвдөн ган асуулж байгаа болов Богдломцон каалам хажууд хүүхдүүд амш нэг сонсооч хийжэлцдэг. Тийм одоо хорч тусгай тэр ном амшлах ном бол ингээд одоо энэ ийм үүдий болов одоо бусдаас онцгой гэсэн зэн дээр бол гайхамшигтай бас чижид өндөр мөч багш хүүхдүүд нь болов бас 10 хорин жоо хүүхдүүд ингээд ном чижид суралцдаг. Тэр нь бүгд нь одоо Богдломцон кааламын одоо намын нөхөр болох тийм шалтгаан болохыг анханаас нь одоо багш нэг бэлдэж ижээ. Тэгээ хажуудаар зарим хүүхдүүд одоо янз бүрийн ном одоо бас иргэний 5 ухаан янз бүрийн ухаан суралцж байхад бол Богдломцон кааламд гэдэг нэг цагаар нэг номын нэг хөтөлбөрт тэгээ мэддэг онцлог шийдэл ном тэр бол олон орон ойлгодог. Тэгээ Богдломцон каалам бол тэндээс нь одоо чижид өндөр мөч багш бол одоо Богдломцон кааламд бол бүхэн үеийн ямар ном айлтсан бэ нууц тэрнэ одоо дэмчүү урхан одоо ван одоо ашиг хайла тэгээ жидор гэдэг ятам бурхан тэгээ чанаадар чигээр очир ваны бурхан жилхөр жүжин вангөр одоо тэрний жүнгөр чадвар корсомжи ван ашиг бүрөөгээд тэгээд одоо Богдломцон кааламын нууц цайны нэр нь цайн бол санцэн дойдор чигтөлөө одоо тухайн үед ван ашиг авч хэлөө нэр ягаад гэвэл дойдор чигсэн нэрээ би энэ нь таарсан байна. Тэгээд тэндээс хойш алсан хаатай болоо одоо бодисодын самар нууц тэрний самар бодисодын самар бол 18 байгаа. Нууц тэрний самарын өчигд хүмүүс нь төдөх юм бол өчигнөд алдааллахыг гаргахгүй. Яг тэр ёсчлон бичлэх тийм явдал мөртэй. Тэгээд бол очирваны бурхны одоо тэр тарны юм уу амжилтын юм уу одоо тэр тариутай нь одоо тэн дээр одоо бичлэг хийх суух уу дэмжих урахтууд энэ үү одоо жидрий том бүрэнгээд одоо ийм одоо ёсчлон багш юу айлтсан төдий ёсоор нь одоо бүрэнгээд одоо тийм онцгой бус хүүхдүүдээс болоо онцгой явдал сууд барихаа гисэх яах вэ идэх үү хоол тэгээд одоо бийжсэх явдал бол одоо чухам бодисодлагийн явдал мөртэй тэгээд бол одоо элдвийн холж юм уу уурлах юм уу тоглох юм уу тийм нэг муухай тийм бодол бол хүүхдүүд жоохон тийм байдаг штэ тиймэр явдал мөргүй бол тийм гайхамшиг одоо эгэл хүний л сэтгэл багтахааргүй тийм явдал мөртэй байж тэгээд эндээс нь болоод одоо чижид өнөр мөч багшийн хажуудаар бол одоо ингээд
одоо амжилтлагын ном ямар одоо нууц таны ном, судар ном, энэ 5 сахил одоо л 3 сахилыг бүр хүртэлээ штэ. Тос үсгийн сонгоор бол 5 сахилыг бол гарма богдоос хүртэлээ. Тэгээ бодисатвын сонгоор бол нууц таны сонгоор бол багшаас нь чижид өндөр багшаас нь хүртэлээ. Тэгээд тухайн үед нь одоо маашир бурхан гэх юм уу ямар бурхан танилун авах тухайн үед нь бичлэг хийгээ. Тэгээд 7 нас хүрлээ. 7 наснгүйд одоо тэр дундаан болоо дахиад бас ван шиг житэрлээд одоо тэгээ шинжи ямандаг бурхан тэгээд одоо намын анжирын тийм одоо бас ингээд бага шиг тэр хайлаад даруйдан болоо бас гэдэг одоо бас бичлэг хийжээ. Тэгээ богдлон цонхавалам одоо тэр үс 7 нас хөрмөр байсан болоо орой болгон жүүдэндэн болоо энэ интхийн адишангийн нь бол байн жүүдэнд нь одоо тийм нэг нам хашдаа жүүдэндээ ирдэх дараа нь одоо өхнөөс басын газар мөрөсгөл бол адишангийн бүхний одоо биелсэн дүрийг харахад бол би жоохон байхад би хижээ жүүдэнд ирдэг нөгөө бурхан маань энэ биш тоо тэрэн жоо адишангийн тийм зүуд шинж тэгээд бол өөртөө тийм багаас нь ирээд жүүдэнд ном хийдэг гэсэн тийм бас юу байгаа. Тэгээд бол одоо Бодмирийн Богдлон Зонхаваламын Бодмирийн зэргийн ном болов гол жуа дишангийн болов намын төлөвт номоос иш татаа тэрнгээр бол их төрлөختөн баг төрлөختөн дунд төрлөختийн ном бас энэ одоо ном айлдах шүтэн барилдын бэлэг тэмбэрэл тийм бэлэг тэмбэрэл болсон яснаас болов ингээд бол дишангийн сүүл одоо ингээд марлал болов ингээд бүгдээ дүрсийн ингээд харсан. Тэгээд одоо Богдлон Зонхавалам болов нууц төрнө бие тэгээд судрын номын бүгд болоо одоо энэ савн бүртсэн багшнаас одоо зөвхөн тамбиш профессионалны одоо жасан метод одоо тийм одоо онцгой өнөөс босцоос илэрсэн тийм одоо эрдэм онцгой зөвлөө өөртөө гаргасан байна гэж. Тэгээд 7 насны хүрээ 8 нас хүрч ирэх нь одоо чимээ барагдаж байгаа бол гэрээс гарах зохиол юу одоо эндээс гарсан байдаг. Тэгээд бол одоо гэрээс гарахаас өмнө одоо бас багш шинжид бол шинжих төлөвлөлтөөр бол янз бүрийн одоо бид хэллээ шүү дээ. Одоо тийм муухай бодол муухай болсон тийм бол байхгүй. Үнэхээр нэг лам хүн ховлох ямар ч онцгой байдалтай тийм байсан. Хичээс харсан жил нь бол тэгээд бол ийм байдаг. Тэгээд бол одоо багш нь бол тэр жирмөчд бол гисэн сахил хайрлахт бол гислийн сахилууд 36 сахил. Тэгээд тэрүүнд дагуулдаад бол 215 юм сахилыг нууц тослын самар гэдэг бол одоо гисэн сахилыг бүртгэхтэй болов. Чижид өндөр бүч багш нь бол өөрөө бол хамбал ам нь болттой. Одоо ловон лам нь болт. Тэгээд одоо юусэн байдаг. Тэгээд бол тэрүүний хамт одоо онцлог ламын багшийг нь одоо хамт одоо тэр сахил үүж бас сахил үүдэг багш бас нэг дөрвөн лам байгаа. Тэрний нэр нь бол бүр нэр бүрийн тодорхой би нэрийг бас онцлог өгчий. Бас өөрөлт хийе да. Тэгээд лама дөрвөн бүчи бол хамбал гэдэг бол чижид дөрвөн бүчи бол энэ сахил өгхийн бол хамбал ам нь болт. Тэгээд бол 위정과 발부 개주반제다 동어도 도마정이 신인 친구 되게 돌로 대윈 신의 신경적으로 소마신의 장수지 제외 소만제 소번제 노블라면 올로 신우그리 힘으로 신의 신경심고 신의 신경인 시원으로 신의 장축들 남보로 이 남은 올로도서 애는 노츠 유네 버텨서 피해 тоцтой самарын одоо дамжлагыг интгэхээс л бурхан багшаа доктор тасалдаггүй дамжлаг нь ирсэн тэр ёс нь бол одоо Вьетнамын дамжлаг ёс нь бол ингэж ирсэн энэ бол тасалдаггүй ирсэн одоо төвдөд одоо бид одоо төрөхтэйгээс хэсгээр бол ингэж ирсэн байна гэж бол иштэй тийм байдیں۔ Тэгээд нэр нь бол багшийн нэр бол Шөнө Жамчуу. Тэгээд бол одоо бэлэгдэм бэрэл бүгдий одоо шинжээд болов чижид өндөр бүч багш болов Богдлон Зонхаваламын гисэн нэрийн болов лувсан тахва байж шишээ солоо гэдэг болов гисэн нэр өгөхөд одоо гэрээс гарсан зохиол өгүүлэхэд болов лувсан тахва гэдэг. Одоо жил лувсан тахва гэдэг нэр болов энэ лувсан тахва гэсэн нэр болов
бурхан багшийн үед лунгдантай ирээдүйн засгийн оронд лусан дапа гэдэг юм болоо одоо монголчууд үеийн одоо нэг төвийн засгийн болонд болоо нэг цагаан туныг болоод дараа нь лусан дапа гэдэг юм болоо энэ туныг үлээгээд шишний дэлгүүр хийж болно гэсэн тийм одоо бурхан багшийн лунгдан байдаг. Бурхан багш нар тэр үеэслүү бурхан багшийн үстэйгээр айлдсан. Тэр дун нь одоо байгаа одоо бүрээн хэд бид өнөөдөр хараад мөрөгддөг шүтэн гол одоо шүтэн болоод байгаа одоо бид цагаан дун тэр бол цагаан дун бол богдолон зун хаваалан болоо тэр сүүлдээ төвдөд морлоод тасын одоо хин байдаг ханна хитнэ уулнаас болоо тэр дунаа нь олсон. Тэгээ бүрээн хэд болоо тэрний эзэмшдэг тэр хэд нь бол одоо бүрээн хэд байгаа. Тэгээ тийм лунгдантай тийм долоосон дапа гэдэг бол одоо бурхан багшийн үедээс суулсан гэдэг нүндсэн төвдийн засгийн оронд бол шишин дэлгэрийн шишний эзэн маа гэсэн нэрийг бол энэ бэлэг дэмжлэл бол одоо чижид донжир мөч багш олон жил судалд энэ үртэй чин долоосон дапа гэдэгс их одоо эрдэмтэй одоо таван батд ус их ухаасан тийм ламбас гарсан. Тэр өөрөө бас мөнөгээд ажиллаад цаг нь болоогүй. Чижид донжир мөч багш өөрөө бас богдлом зун хаваалан дусан жахад хүмүүн биш өөрийнхөө шинжид судлаад биш юм байд мэдээд тренинг яахаргүй чижид донжир мөч олон багш бол бодон чихэн жууны гэсэн тэр намын түүх намтраас олон бурхан багшийн лунгдан данжуур ганжуур стартал лунгдан бүгдийг уншаад одоо цаг үе таарсан байна. Энэ лам бол өөрийн уншаач одоо шийдэр болов энэ богдлом зунгаа яахаргүй бид шишний эзэн юм байна гэдгээр болгож ирсэн. Тэгэл усан жабагсны одоо нэрийг гисэсхлийн өснөөс гүртсэн тэр бэлэг дэмбэлтэй. Тэгэхээр олоноосоос 16 хүртэл өөрийн хажуудаар болоо багсхан ном болоо орчуулга мэтийн одоо онцлог зурхай ухаа тэгээд одоо хилийн живч ном төв ном бол энэ бүгдийг нэг лагаа нэг хэрэг сураад тэгээд бол чэрийн намын ирэм дараа яаж сурах ирэм дараагийн бүгдийг одоо төвдөд ластооч ингэ сурах шүү гэд бүгдийг ингэ сурах ёстой гэд бүгдийн сайхан замцлаа заагаа тэгээд нууц тарина ном аршийн тэрүүгээ яар хэвслэх хийв тухайн үед нь одоо 4 түн барьдаг танаа нүгний сухад одоо 4 түн барьдаг шигээр 5 түн 6 түн яар барь энэ үед нь одоо завсарлаа энэ үед нь бэлтгэхийн яг тэр мөрдөрөөр нэг ингээд харахад одоо бус хөвтөөс бол онцгой тийм одоо үртэн болоо бас тийм байж чи тийм одоо явтал мөртэй тэгээд тухайн үед нь одоо мэшэр урхнаад лун хайлахад умаараа занаа дих тэрүүний бичлэгаад нөгөө хүүхдүүд бас тоглож яхад бол ингээд үүсэл юмс зүгээр манайхаар үүсүүд хөдөө газар бол үүсэл намраад үүс хатцаад үүс ингээ аваад тэр нэг үүсүүд ингээд мэшэр урхан бүтээгээд тэр ингээд одоо бас хүүхдүүд чиний мэшэр урхан хотод хийж энэ мэшэр урхтаас чадвар нь гэрэл гаргаж өгөөгээд тэр үстэн бас тэр олон хүүхдүүд бас гэрэл гаргахыг гайхамшиг үзүүлж тавиад хүүхдүүдтэй мөрөлдөө энэ одоо маш сурхна танаа энэ дээр гэрэл болохоос болохгүй гэсэн нөгөө чи хотол хийгээд мануудаас илүү багш чамд хайртай манууд хайргүй гэсэн нөгөө хүүхдүүд бас хатгарсан тийм шинжий өдөрт бол гүй би тоглоогүй үнэн шүүгд түүний бол харуулж тагсан чинь тэр юунаас бол мэшэр урхнаа төстэй гэрэл одоо орой бол гаргаж нөгөө бус хүүхдүүд л гайхамшигтай бараг стресс нь одоо багтах ямар гайхамшигтай юм гэдэг тэгээд одоо хамт байдаг хүүхдүүд нь бүр өөрийн ирэхгүй бишэр зарим нь өөрөөс нь бас хөдөө насаар ахаа том бийтэй одоо дээрх юм яг янз бүрийн зам үйл гардаг тэрэн бүхэндээс хашаа болоо өөртөө болоо янз бүрийн гаргаагүй тэгээд хамт одоо арч марш ном авахд бол нэг сонсоо бол чийжилч юм байдаг дахин багш нас сухад одоо нэг үг тодорхой ариун цэвэрхэн одоо асуултын бол харуулж чаддаг тийм онцгой тийм явдал мөртэй байжээ. Тэгээ 16 нас хүрээд намын багшлам чижид донжир мөч багш болоо би одоо таны одоо миний хавцуу суугаад одоо нэг юм сурдилгүй өнөн бурхны оронд болоо шинэ мэдээгийн багш нар байдаг залардаг эрдэм номын жинхэнэ одоо ёссон сурдаг газар болоо ласын мөнгө зөө ласын орон юм шүү тэнд яваа сурах хүүхэд багш нар одоо ингээд одоо
бодлом зонхоолом хэлэхэд бол зонхоолом тустай баяртай багшаа би бас танд айлтгахыг бодож байлаа. Одоолт айлтгах амжаагүй байлаа гэхэд тийм юутай. Тэгээ багш нь одоо ингээд яг одоо замд явах юм бэлдээд таажил асуучаад чарын ботон 6 баримт суралц. Тэгээ тос саналхын ухааны суралц. Тэгээ ялангуяа төв үжлийн номыг суралц. Тэгээ зодгох ном одоо ямар ном бэ? Зодгох зодгохтэр нь монголоор юу гэж орчуулсан мэдэхгүй зодгох номын сан гэдэг шиг. Тэгээд бол ном тэгээ венамитийн төлөв ясын номын 5 бат суралцд ухаад тэгээ нууц танданд ухаад тэгээд бол шишин амтэн шишний уулууд дэлгэрэх болно гэдэл өөртөө одоо захиас гэх юм уу байдлын ирээдүйн юм бүгдийг одоо заад хэлдэг байд. Тэгээд одоо ласлуу явах хэрэгтэй. Тэгээд одоо гумбанаас ласлуу явхад тухайн үед одоо хавар гарахад намар хүрдэг 7-8 сараар одоо ингэ явдаг. Тэгээд бол бараг өөрийн хоолыг төр тийм одоо гол 77-79 тийм аимшигын тийм голыг итэл гарчээ. Тэгээд бол ганцны 2 хүн явж чадахгүй. 70-80 мөхтөн 100 хүн явах уу? Тэр үедээ дээр юм уу, гөрөөс юм уу, зам дайрагдчих олон хүнтэй нийлд бол одоо хавар одоо 17 насны хавар одоо утгасан гомбон хийдээс гомбоноос гараад намар нь лас хүрчээ. Тэр яг замдаа бас имийн суралцаад одоо ласаа ойрхон шүү. Одоогийн бол ласаас ойрхон наачиг шүү дээ. Тангуулаа тэр их уулыг тав гараад навчиг гэдэг одоо тийм одоо нэг аймаг байна. Дамшин гэдэг тэр аймаг намшин тэнд бол нэг имийн номд их ухаарсан тийм нэг эмч байсан. Тэр эмчийн нэр нь бол гонцож асан гэдэг тийм болов. Тэр нь хаан байдаг юм бол жигүн тэл бал гэдэг болов юм байжээ. Тэгээд бол тэгээд замд явж байгаа бас тэр замд жанарын бүчиж яасан гэдэг ламаас бол бодисодын самарын явдалмөр чачин аден тэгээд бол тийм номуудыг сонсоод дуусаад бол богдлон болоо каулан болоо имийн ном сурах тийм нэг сонирх байхгүй хамт явж исэн хүмүүс нь за тэнд юу байна энд бол хамгийн одоо эмч хөрхнээ бол маран бол алдарсан гончч гэдэг хүн байгаа. Энэ маран бол одоо отч хөрхний ийм алдарсан отч орон нутаг төвд оронд бол одоо отч хөрхн шиг бодтой тэгэд ярьдаг тийм лам байгаа. Тийм маран байгаа гэд хамт явдаг хүмүүс нь өөрийнх гээд одоо чирээд юм татаад юм хамт явъя гэд явчихсан байхгүй. Яваад очиод одоо сурахад бол имийн номонд хөдөө сартар одоо хоол 4 дэсгчтэй жүшигдэг ном тийм бүхэл номыг хөдөө сартар мөн сархтай байсан юм уу тэр бүгдийг дуусгаад хар зурхад цагаан зурханд ухаарад тэгээд эндээс нь дуусаад болов лас тавьжээ. Ласаа одоо ласын одоогийн брэвэн хийдүү сэрэ хийдвч одоогийн брэвэн хийдэс нэг хөдөө газар гэх юм уу нэг 100 км юм уу одоо дэлгэн дэчин шиг яг ойртчих газар яваажин гэдэг хийд тэр хийдэд очиж бол чарын 5 бат ном суралцах хэрэгтэй гэдэг бол багш нь зааж өгсөн. Одоо тэр хийдийн тухайн үед хамбул ном болоо нийтэн вадашисингэ тэр хийдийн гисгэл ном болоо лобон яндан жамсуугт. Тэгээд бол одоо энэ эдгээр хөндлөс шав ордолоо чарын 6 баримт одоо метр урхнаа дамжиж ирсэн жамшиг дэрэн агт номд бол ухаар суралцаарай гэж багш захиас захисан энэ намаас сураарай гэж. Тэгээ хийсэн нь одоо деважин гэдэг хийд. Тэр үед бол одоо деважин гэдэг хийд бол бас олон ламнар шамнартай шавилж исэн гол одоо тим хийд байжээ. Тэр хийдэд очиод энэ хөдөн багшд шав. Тэгэлэр нэгэн цаа одоо багдлам зон кавалам 2-3 настай байгатан болоо чижиг армаараа өдөржлөмд шав ороод одоо сахал 5 сахилыг хүртжээ. Тэгээд энэ чижиг донжорын бүчээ багшаас болоо одоо 16 хүртэл баахан ном хүртэл тэгээд гисэс хэлгээд шөнө жанчуу чижиг донжорын бүчээ багш хамбан болоод толсхмын тэрийн хүртэл тэгээд одоо 3 багштай одоо ингээд бас тэр замдаа явахтан болоо жанарын бүчгээд болоо 4 дахь багш болж байна. Тэгээ имийн ном заад өгсөн багш нь болоо 5 дахь багш нь болж байна шүү дээ.
Тэгээд яваад ингэж морилж явах хийдлүүд 6 дахь багш нь дууж ашигласангээ 7 дахь багш нь болоо Яндан Жамсуу, Лама Ужимба гэдэг энэ хийдэр энэ 3 багш шишгт болоо 6 баримтын парчин гэдэг номд болоо бид бол одоо сурч 6 жил их чирмээд одоо 7 жил буюу ингэ сурч явах. Богдол намтун каалам 2 жил дотор дуусгасан. 17-т растгорээд 18, 19 энэ төр үйлдэл болов. Парчин дээр гурийн одоогийн Рамжинбийн дамжаа. Одоо парчин төгслөө гэсэн тэр дамжаагаар бол 19-т байхдаа болов энэ Деважин Сонгпу итэр хийдэл олон юутай. Тэгэхээр тухайн үед нь одоо парчин дуусгаад 10 энэ 3 багшаас болов чарын номын парчин гэдэг номд болов бараг ингэ сураад тэгээ Богдлом Зонхойлон номын ном шийдэх чадвар бол Ганжуурын номоор бол өдөрт 3 цас юу 5 цасын шийдэх. Тэр номлоо уурчаагаар нарахын тунд бол тэгж шийдэх. Тим шийдсэтэй онцгой тим юутай. Тэгээд бол өөрийн багш нь Жашин гэдэг багш, Яндан Жамсуу багш, Лама Ужимба гэдэг багш нь бүр гайхдаг. Бүр настай одоо бүр 60 70 80 хүрч байгаа тийм настай багш нар. Өчнөө жил би жишээ буюу номод ном хөтлөж байгаад энэ шавшгүй багш нар нь бол одоо бүр ном хөтлөж байгаад хамгийн номын одс юу юм уу би зааж явахдаа одоо л би яг номын эзэн шашны эзэн дамд Герман одоо ашиг ном юм уу ховор ном уу танд тушаая танд үгья одоо л би энэ ном хинт үгүй гэсэн тийм одоо над тийм зовлон бас тэргүй болжий одоо мөн шашны эзэн залсан эзэндээ тушаалаа гэдэг багш нар ихтэй одоо энэ ном хөтлөж байхад сүжиг төрчихжээ яагааргүй бодисодва одоо шашны эзэн бэ гэдэг тийм багаас нь тийм авьяастай ном ойлгоход нэг ном дагаа тэндээс асуулт гарах юм уу ярьж байгаа эгэл хүнээс одоо шал өөр багш нар би 10 20 30 жил ингэж бичлэгэд ийм асуултыг тавина гэдэг болов сэтгэл багтахааргүй багш нар нь бас өөрөө ирэхгүй шар өссөн болоод сүжигтөрд болов одоо багш шавдан сүжигтөрд нэг амаргүй шүү. Одоо мань митинг хүмүүс бол шамжлал багшигаа уурлах юм уу багшигаа гомдоочих юм уу үүсэн жүрх юм уу тэр үеийн тухайд багш нь бүр шавдан сүжигтөрд баярлаад тийм хэмжээ өссөн. За тэгээд 18 хоногдор болов Жавад асуултууд зүгээр ном 18 өдөр төр тий парчны Жавад асуулт ном болов урт цаасаар Ганжуурын цаасаар болов 77 цаас ном байдаг. Тэр цаас номыг 18 өдөр төр зүгээр одоо бидүүд нэг чөлөөж авааран тэгэж хийчих. Тийм мондох одоо ном энтриг болох. Тэгээд болоо одоо тэгээд парчны одоо энэ одоо дандаа монголоор одоо би сайн орчуулчихгүй парчин Жавадансэл Мондожен тэгээд Одежен чиний намжийн та намжижл амаа буюу ийм одоо жамшидэрэн гэдэг майдрыг айлсан эдгээр номууд бол ийм хурднаар шийдэх утгыг ойлгоод бараг зүудэнд харагдах болсон байдаг. Тэгээ багш нарын бүр гайхдаг. Тэгээ 19 настай хад парчин дамжаагч одоо бид бол 10 жил чирмэж ягаад 6 жил парчин үжин тэгээ 2 жил 4 жил буюу юу үжин одоо дэра гэдэг тэгээ тосон ухаан сураад ингээд 10 жил дуусаад болов манай команд тасан бол 10 жил болсон хүмүүс бол энэ парчин дамжид дом барьдаг ийм зам үйлтэй сэрэгийдээ бас 11 жил юу өдөө чирмэж ягаад парчин дамжаа барьдаг. Тэгэхээр ийм Богдлом Зонхойлон болов 2 жил төр дуусгасан. Тэгээд одоо тухайн үе парчин дамжаа барихад болов дээрэн кино одоо ном төгсчин дэвшил ном нар юу бүр настай ном нар ирд ном хийснэ. Тэгээ Богдлом Зонхойлонд 19-тэй нэг ийм жоохон хүүхэд ном хийчихэд босоос ондоо тэр настай өгөл ном нар гайхамшигтай тийм эрдэнэтэй тийм багш нар ирээд өөрөө ирэхгүй орендид чимэг байна гэсэн сүжиг төрсөн. Сүжиг бишрэхгүй өөрөө ирэхгүй тэр ахмууд ном нар юу хамбал ном нар юм уу эдгээр ном нар бол өөрөө ирэхгүй одоо сүжиг төртөл орендид болсон гайхамшигын эрдэм зан үйлийг болов зохиолыг болов Богдлом Зонхойлон солиулжсэн. Энэ ном бол яхаарахгүй шишний эзэн байна. Ман митинг болов
Энэ нь хичнээн төрлөөр одоо энэ хүнд ингээд уулзах өрөөлөөр уулзчи. Зарим бүр настай 70-80 хүс хүн өөрөө ирэхгүй өөртөө шав өрья номын барилдаа шүтэн барилдаанд тавья гэдэг одоо гуйж байгаа. Тэгэд одоо бас шав орсон олон байдаг. Тэгээ тийм ухаанлаар тийм тэгээд ном хийлж явах номын ёсоор ёстой 6 баримт парчны номын бол үнэн гүнсгээс гүнсэг нарийнаас нарийн нягтаас нягтаа тэр настай багш нар өчнөө жил би энэ асуултыг олоогүй та өнөдөр харуул багш нар бүр баярлаад Герман дүгээр одоо уйлдах одоо ингээд одоо шар усан гож тийм байж чигээд одоо тэнцвэрний олон хүмүүс ингээд бүр харж байгаа. Тэгээ богдлом зонхоолом диважин гэдэг ном суралцаад диважин гэдэг хэд болов ингээд одоо диважин гэдэг бол бас байдаг. Тэгээ хоёр дахь хэд нь болов сампу гэдэг хэд. Самбуу нэг удаа 1000 улаад 73 онд болов Монгол улс ашиг гэдэг ном болов байсан хэд. Тэгэхээр тэр үеийнхнийдээ 300 гаруй 400 гаруй төвхтэй ийм хэд олон нартай бас чарын том бот их мэрэгжсэн тийм лам нартай тийм хэд ламч парчин дамжаа барихаар борилжээ. Тэгээ энэ хийдэд очоо энэ хийдийн олон ламнард дундаараад бас парчин дамжаа барих бол үнэн гайхамшиг тохиолдол болов бас үжид тэгэхээр бүгд сүжигний оройн дид бол төрсэн байдаг. Тэгээд тэндээс нь дараа сангалан гэдэг сарчаа ёсын тэр хийдэд очиж дахиад бас чарын парчин ном болов бас парчин дамжаа барьжээ. Нарамч гэдэг 90 бол 6 хийдэд очтолоо. Нэг эдгээр 6 хийдэд очоод бол бараг хасчлэгт энд нь яваа тэнд нь яваад бүр дамжаа барьж болов гайхамшиг одоо зохиол үзүүлсэн байдаг. Богдолом зонхоолом тэр дундаа бас Балдан лама сономжсэн ламаас ус одоо машир урхны ашиг тэгээ машир урхны ашиг лун жинан тэтгэр гүтжижээ дахиад дэмжих урхад дэмжихэр юу ёсын дод жинхурван тэгээ гүрүү гомби жинан одоо компс хүсийн гүрүү гомбогтэй тэрүнэ ашиг хоёр жилхтэй тэгэд байжээ тийм одоо алдарсан нэгтэй одоо ийм зохиол эдгэлэрэн гол одоо дамжаа барьсан хийдүүд нь болов 19 настай гол сампу деважин тэгээд дар сандан анам чеди 6 хийд тэгээд сарчаа нэг гэдэг бол энэ 6 хийд болов очтод болов ане ном тавьж ном одоо парчин дамжаа барьжээ одоо нэг гэдэг хийд дээр очиод бол бас Япон гонгааж алсан гэдэг одоо парчинд болоо тэр үест болоо төвдөө оронд болоо парчны хийж парчны жалуу хаан гэдэг одоо царийн баримтын өрнөд болоо их мэрэгсэн тийм лам байдаг. Тэр багш одоо шав ордоо бас тэгээ парчин намын сонсчи нэг сонсоод сонсохд болоо гайхамшигтай. Тэгээд одоо парчин намын нэг лун хайрлаад за би одоо энэ жил одоо 90 хүрсэн байна. Би одоо ном хөтлөж чадахгүй байна. Тэгээд бол би ингэж өрөөл тавья тайм гайхамшигтай ийм юу байна гэж одоо ингээд одоо настай багш бол одоо би танд миний нэг хурцч байгаа. Нэг жил хумаг тэр энэ даваалам гэдэг бол бас богдломын 2 дугаар ачтай багш. Чарын тоон Ботномын үл гүтсэн 1353 онд мэндээс өөрөөс нь 5-6-наас ах тийм залуухан тийм багш байгаа. Миний нэшв чидрэнд таваад шүтэн барилдын одоо барилдгаа байв багш шивийн одоо юу гэж тавиарэ хэрвээ байхгүй анх удаа чидэр номын сонс тамд ном хөтлөх ном заах одоо зөвчм маягтай ном багш шивийн барилдаа өөрөөс нь бид чамд номын ойлголт өгөх ийм болно. Тэгээ чи дараа нь багш нөшдгөө чиний сайн дураа гэдэг гонгааж асан багш нь болов Япон гонгааж асан багш нь болов богдлом зонхоолом дулинг дайлдсан байдаг. Тэр айлдсан дагуур богдлом зонхоолом жизэрийн даваа багштай болов одоо уулзаад тэгээд болов ямар номын явуулсан болов онбанцот цотлоо том ботна болов одоо бид бол энд болов дөрөвдүгээр дэстер үждгээ тэгэл одоодох номд бол суралцаад тэрөө суралцаад бол одоо хөтлөхөд бол жизэрэн даваалан бол Монбазод нэг үгээр хангал одоо лобан ийм лам гэдэг энэ 17 бажид дотроос бол хогоон томны дүүд лобан ийм ламын зохиосон зоваахуу тэрүү номын одоо тайлбаргүй одоо жагаар банжитагийн танжуулалтаас тэр номыг заахд бол
энэ залуулам нөгөө Япон гүнгээ засан багш бол би нас одоо ирсэн болсон байна. Тэгээ олон жил одоо энэ одоо хөтлөөг учраас парчин учраас бас миний нэт ус үүсэх байна. Тэгээ миний залуу шадар очиж тэр өндөр очиод намайг хөтлөл болно. Шав орноор таны дөрөв. Тэгээ бодлом зонгаалам бол олон жил олон төрлөөр бол жилийн даалам багш шивийн одоо барилгаантай шүтэн барилгаантай байсан. Тэгээд одоо энэ багшийн заад өгсөн тэр юугаар очиод энэ ламаар одоо төгсөн номыг хөтлүүлжээ. Тэгээд нэг багш нь бол нэг юу анисгүй чухал юм уу алдалгүй тайг багш нь өөрөө ирэхгүй сүжиг төрж ижээ. Бодлом зонгаалам өөрөө ирэхгүй энэ номыг дуусгаад тэгээд энэ номд бол шав оржээ. Тэгээ шав ороод бол тэгээ шав орсон дотор бол одоо хамгийн залуу багш нь энэ намаас бол Чарийн Таванбат юу нууц тарны агш болов одоо хүртсэн живлэрийн даваа багш болов одоо тэгээд бол Богдолом зонгаалал хамаг одоо ачтай хоёр багш нь болов нэг нь Чижи Дондөр мөч багш байна. Багаас нь мэдлэг төрсөнс нь одоо засад явуултраа одоо ичимсэн додомсон юу сурахтай бүгдийг замын заасан тэр багш минь байг. Тэгээ одоо нас дээрээ одоо ямар багштай өчнөө энэ улсамлуу бас хөдөлгөөн настай багш нар уулзаад тэр настай багш нь болоо Япон гүнгээ засан багш болоо Жизэрийн даваа багш болоо одоо залуухан энэ багш болоо заад өгсөн баг. Энэ багш заад өгсөн учраас бол энэ багш нь болоо ёстой олон жил олон төрлөөр хоёулоо шүтэн барилнаа ёс багш шивийн барилгаа тай ийм байсан. Тэгээд бол Богдолом зонгаалам энэ багшаас Таванбатын аршиг хөтлөөр одоо бүгдийн энэ багшаас сурдаг өөр багш нарын сурдаг. Тэгээд одоо зод номыг хөтлөөрүүлээд тэгээд одоо Чарийн Батын болоо Таванбат хоёр бат номыг ингээд сурч тухайн үед тэр үед бол Богдолом зонгааламын тэр үед одоо тухайн үед төв жилийн ном бас маш жахан дөрөйтэд одоо хоосон чанарны үзэл ном болоо билээ жоохон кичүү байсан ховор ус. Тэгээд тэрний решид мөн аршиг хөтлөөрөө одоо олон жил хайд болоод тэгээд дараа нь бол Омын ном, Тосомлохын ном, Венамитийн ном, эдгээр мэти одоо ингээд суралц чаад болоо байж ичээ. Аны бол одоо тэгээд Богдолом зонгаалал 23 нас хүртэл болоо Чарийн Таванбатын барчны лосргүй тэмгээ гэдэг ном 23 настай болов ном зохиосон байдаг. Хамгийн залуу Чарийн анх одоо 23 настай болов анх номын зохиолыг болов ном зохиод эхэлсэн тийм зам үйлтэй анхны нэг юу юм байгаа. Тэгээд бол энэ багш нь бол ингээд одоо гайхамшигтай би танд бол ном хөтлөх чухал сэтгэлийн төлбөрөөс нэгэн сэтгэлээр жохон нягтад танд одоо бонзаахгүй өөр ширнэд бол би бас ингэж заадгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр одоо багш нь бол Жизэрийн даваа багш бол гайхамшигт биш байдаг. Тэгвэл Жизэрийн даваа багшийн одоо төвчтэй тэр намтрын болов товчлоо жохон хэлэх юм болов гэж. Энэ намтар гава багмыгийн аруулагч энэ чөвөн цагт хичнээн галуу төрлөөс манайхал багш шивийн барилгаа байжээ. Одоо чөвөн цагт бол манайхаа бурхны шишний жанцсан гэдэг одоо хийсэн минь ороод жанцсанд тогшил тийм мандахыг болно шишний өргөн дэжил болно гэж. Ялангуяа дидийн хөдөлгөөний намын болоо ёсчлон Венамитийн сахал сонгоор мэтийн нэгтад нэгэн мөрөөр болоо хөтлөх болно манай хоёрын шүтэн барилдааны болоо энэ төрөл биш олон төрлөөр болоо бид хоёрын намын шүтэн барилдааны ёстой байжээ гэж. Тэгээд Жизэрийн даваа ном болоо төрсөн жил он болоо 1349 онд болоо мэндэлсэн. 1412 онд болоо таалдагсан 64 настай өөрхөн багш нь болоо энэ ном болоо хамаг одоо төвлөл ласточод хамгийн их ачтай. Богдолом зонгаалам бол их ачтай багш. Нэг нь бол багаас нь эзэмшдэг намын зам морийг хөтлөсөн доо Чижи Дондөр мөч багш болоо одоо гөхн урд болоо одоо амдуу нутг бүстэй тэнд байдаг. Тэр лам багш минь байгаа настай багш минь. Тэгээд лас дээрээ одоо өөрөөс нь юу өштэй 1357 1349 гэдэг өөрөөс нь 6 7 8 нас ах байдаг ийм багш минь болов. Одоо ёстой 1412 онд таалдсан. Богдолом зонгаалам бол 1419 онд энэ багш таалбарсан махаа нэг удаагүй өөрөөс бас орсон юм байдаг.
тэгэлэрийн ийм одоо багш шиг хов тавилан өгдөлөө олон төрлөөр байдаг лөө одоо багш шиг барилдаа гэдэг бол нэг төрлөөр бишээ. Номын хов заяа гэдэг бол эндээс болоод ойлгох бол олон төрлөөр бид нэг өөрөөр тавьд. Ийм байдаг шүү. Тэгэхээр нь бол бид ямар нэг ингээ уцал одоо өөрөөрөө уцалж явах бол нэг төрөлтэй биш. Тэрвшиг албаас бид хов тавилантай байсантай энэ дөр номын зам үед хоорондоо ярилцсан уу, солилцсон уу, ухаарна уу гэсэн энэ түүхээс л бид одоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо цаг үед одоогийн цэвэн цаг гэж шүү дээ. Тэгэхээр одоо 600 гаруй жилийн өмнө гэх юм байна тий 1300 тэр үеэс одоо цэвэн цагийн үед одоо бид ингэж шишин амьд зүтгэнэ гэдэг бол ингэж одоо шилсэн байдаг. Тэгэхээр одоо тухайн үед богдлом зонхоолом засад одоо төвдөд морилжих нь биш болов төв үжлийн ном ялангуяа энтхийн бандтагийн нагарч өгнө гомбол жүжигний төв үжлийн 6 ном байт. Тэр ном нь бол ашиг төдий дүн төдий дамжиргын төдий болохоос яг түрүүний яг судалд болов нарийн хоосон лам нар бол өдрийн удаж ховор болсон байдаг. Богдлом зонхоолом морилд дахин тэр номыг одоо меншэр урхандаа болов тэр нь одоо энэ цаг нь арай болоогүй тэр 30 хөт настай түүх ирнэ. Тэр үстийн ярэ одоо ярихгүй. Тэгээд бол одоо энэ үед бол ийм байсан түүхтэй. Тэгэлэр нь богдлом зонхоолом энэ багш шивтэн барилдаг гэдэг л ийм маш чухал. Тэрүүнтэй адилхан энэ багш шивтэн барилдан хогос нэг төрөл биш. Энд нэг учрыг хэлье. Тэгвэл энэ тийш нь одоо тийш дэлүү огт наруу огт энэ түүх мэлүү огтын багш нь болов Марвалуудаа багт. Марвалуудаа бол дэлүү огтос ном хүртдэг болов. Тэгээд дэлүү огт наруу огтос дэлүү наруус болов ном хүртдэг багш шивэн бас кичнээн олон төрлөөр одоо багш шивэн тийм барилдаа байсан тийм зам үйлтэй байжээ. Тэгээд бол дэлүү огт бол одоо наруу огтос ном хүртэж байгаа бол амин тулсан 18 бэрхээ одоо гачин жүжиг бэрхшээл амин тулахар үе тийм одоо хүнд юм зовлоны туулах одоо энэ насандаа болов дэмжхүрхнэ одоо бурхан болт бурхны төсөө үзүүлсэн болов эндэлт гарсан дэлүү огт наруу огтос хүртэхийн тулд болов яг аминд тулсан чухам одоо тийм зовлоны болов 18 тийм их одоо тэр нь 18 бол тамийн халуун там хөөтөнд 18 тамыг үйлдүүлсэн. Тэрүүнээс одоо арилгах гэсэх зам үйлий одоо жишээлсэн тийм бас юу байдаг. Тэгэлэр тийм олон жилийн шүтэн барилдаг. Тэр үеэс одоо нэгд энэ 18-наас нэгийг одоо ярий. Одоо дэлүү огт одоо тухайн нарванчнаас тэгээ ном хүртэх хөглөр за багш нь хагалаад хаалдаг. Одоо нэг алуурчин гахаа махаалдаг. Тэгээд доошоо читрэх гахаа алаа юм. Тэгсэн чинь тэр гахаан дээр олон амьтан гэдэг одоо өөрийн хөөсөн чинь би одоо түүгийг мартчихсан. Өөрийн хөөсөн чинь олон тийм өндөр одоо уулнаас доошоо өсрөөд доорон гисэн бүр хорхоо шавар тийм болоод бүхэл бие нь одоо чолоо гүдсэн чолоод бараг дэлүү одоо тэгээд ухаалдаад бараг манай унчих ямар ч ухаангүй болоход өвдөд одоо ухаалдаа унахад нарванчин богдолоо дээрээс нь ямар нэг дэмжхүрхнээ тань авшихад чи ажлаад дахаас ирэхэд тэгээд тэр нь өвдөд тийм амин тулсан 18 бишэлээ одоо багш нь бол шавын тэгж шинжжээ. Тэр бол тухайн үед бидүүд гарах шав хүний эдгээр бүрдэх юм болов бурхан болдгийг. Тэгээд тэр 18 шүгэ төслөөд 12 баг юу юмэг төслөөд тэгээд дэмжхүрхнээ авшиг авдуулав. Энэ настай одоо амьдэр энэ би махан биендээ болов бурхны хотод олсон ийм одоо шүтэн барилгатай. Тэр үеэс тэр 18 гिचүү амин тулахад тийм одоо зовлоныг үзэж хад багш нь тусгай тийм зовлонд өгчөж хад багштай нэг агшаан төдөөгүй багштай буруу үзэл төрөөгүй багштай гомдоогүй тийм бодол ариун цэвэр байжээ. Тэрүүнтэй адилхан эндээ дамжид ирсэн Марвал Озавагийн шавын Мэлвогт бол одоо
багтаан бол мелодийн нэр нь бол Тивуга гэсэн нэртэй алдарсан байдаг. Тивуга гэсэн энэ нэр бол одоо Тивугагийн аав нь бол энэ орон нутгийн нэг манай дээрвисийн үгээр бол дижу маягтай орон нийгмийн нутагтаа бол нэг баян айл, баян нуруу тансах тийм айл байжээ. Олон малтай, олон тастай, олон боостой, тараа гушин мосуудтай тийм одоо юу байжээ. Тийм одоо ихээр одоо тийм байж байгаа үедэн болов аав нь гинт өвчнөр асуурва. Тэгээ ээж нь байж бас нэг охин дүүтэй. Ингээд болов нэг аав ич нь болов үе аав ич нь байж. Тэр нь одоо бүх юм нөгөө аав нь асуурахтаа миний хүүгийн эзэмшээд сургуулаад энийг гэрээ эзэн болгоод өгөөрэй гэж хэлсэн. Гэтэ үе аав ич нь болов ургаад ээж болоод мелодтэй болоод тэр висийн нэр нь бол жоохон хүүхэд Тивуга гэсэн нэр айлын зарч болгоод боол болгоод там одоо тараа төмөсийн тараа тарин хөдөн масал одоо тэр чинь хөдөө газар цайр хоолундаа гоцгоон одоо тэр арвингуулэр нухнгүй ямар баах ажил бүхд ажлыг хийх хамаг боолтроо бас хамгийн доод системийн боолыг зарчаар болоо ээжийн зовоод энэ хоёр хүүхдийг бол баг сууд өөрөө дээр одоо хамгийн гоё өрөөдөд хөвөөд одоо манай бол масал тавьдаг юм уу одоо нэг хамгийн муу нохогхай гараадаг тийм өрөөнд одоо хоёул амьдруулаа тэгэд зовооч. Тэгээд одоо ээж нь хамгаас одоо гомдож хорсож аамн байхад л эдгээр хүмүүс бидүүд сүгд бүхэл хүмүүс нь энэдэр юм болжээ. Энэ харууга заавал авах хэрэгтэй гэж бол хэлсэн байдаг. Тэгээ хүнд арай жахан том болторч зовоод тэгээ жахан олсон жахан мөнгөсөнгөрөө нууцраггүй хүүгэн өөр нэг багшлаар очиод тэгээд одоо ном сурахаар явжээ. Тэгээ мелод бол өөр нэг багшлаар очиод одоо ном сураад тэгээ ном уншаад ойлгодог орчуулга мэт юу хэлэнч юу эдгээр сураад номын өглөөрөө энэ амар нэг гав болж тэгээ нэг өдөр тэр багш нь одоо хаанаад явах юм бол чамаар тэр дээр явахад мелод бүр баярлцсан дууссан явахад тэгээ ээж нь үжихэд ээж нь амар уурлаа гомдоод би чамайг эрдэм ном цаавалд аавын харуугийн аав гэж болохоос сурахаар яв гэсэн чи энэдэр ээж нь ингэж овж जैन дүү охин ч ингэж овж хахад чи энэ дэр жоох арих уучмаа дарсан уучмаа ингэж дууссан ингэж ээж нь амар гомдоод одоо жэхүүгээ чи ингэж одоо намайг би чамд жахан хөдөн төргөө гаргаад чамайг эрдэм сурахаар явуулсан чи ингээд хөдөн жахан юм сурчлаа гэд хүнд одоо юм амших юм уу захиас амших юм уу захидал амших юм уу юм сайн төдий болцоо эрдэм тоолсоо биеийн гайхуулж ах энэ төдий миний хүсэл ханаагүй тэгээ ээж амар одоо хүүгэн цагнаад бар тэр биш хүүн бас үлээ жоохон байжээ тэгээ тийм төдий байж хахад бол ээж нь одоо хэлж чи одоо заавал харуу ахгүй энэ хараас сурах хэрэгтэй гэж хэлжээ. Тэгээ өөрөө ээж нь бас жаахан гарт нь хөдөн төргөөс өргөлөө наач нөгөө багштай хэлээрээ багш над тийм эрдэмтд юу ч байхгүй. Миний нэг багш руу ууланд одоо нэг багш байгаа. Тэр багш руу уулзах юм бол чи тэгээ гоёх юм бол яа гэм бол тэгээ тэр багш нь бас өргөл нэмээр энэ өргөл биахгүй. Чи тэр багш руу өргөө. Тэгээд тэр багш нь бас сахар бишээд мелод тийшээ явуулжээ. Ууланд тэгээ уул наагад очсон нэг багш бяцлага хийж тэр багш тэр өгсөн чинь тэр багш нь хэлжээ. За энэ дээр бол би бас чадахгүй миний нэг багш надад өгсөн тэр дээр ууланд явах хэрэгтэй гэдэг. Бас чиний нөгөө энэ багш нь өгсөн өргүүл ээж нь өгсөн өргүүл дээр дахиад өргүүлнэ бол юм нэмээ тийшээ жагаад хөдөө өдөр яваад тэр багш дээр уулзахад тийм амархан уулзаж ийхүү тоохгүй. Тэгж яагаад бараалгасан чинь ийм учир бай ийм байдал бай. Тэгээд тэр багш нь хүлээнд аваад хараал цаад үжи бичлэг хийгээ хараалан бүтээд хоёр ёстой бүтээд мөндөр оруулдаг мөндөр зогсоод хараал янз бүрээр иршдий болов мелодийн бас урдын авьяас хойсон хурдан бүтэд хурдан өөр шивнэрээс бусдаас ондоо хурдан тэгэхээр одоо тэр багшаас болоо тэр иршдий аваад сураад болоо их одоо медитер мэтийн юм болжээ. Тэнгэр донгод хом газар хөдлөх юм уу? Тийм айтын одоо сурчжээ. Тэгээд сурсан тухай үедээ болоо тэгээд сурсан тэр тухай үедээ болоо тэгээд дахиад буцаа ээж дээр очиход
ээжлэлж одоо ч 10 авах болсон гэдэг. Тэгээд удаагүй нэг агуу ичийн нэг хүүн одоо том болоо 20 хийж 20-ын өдөр. Тэгээ олон хүн төрөл содмор 30-аар 35 хүн түүхэн дээр 35 гэсэн байсан. Одоо мартаж байна. 35 хүн одоо олон тэгээ 5 масал олон байж. Тэгээ тэр өдөр одоо мелогт ойрхон болгоод мөндөр болгоод газар модор хөдөлгсөн мэхтэй болоод тэр өдөр 20-ын одоо найрын өдөр болов. Тэнд одоо цугларсан хам хүмүүс одоо бараг 35 хүн байж хүний ам бол 35 байж гэдэг гарч ирсэн. Тэгээд тэдгээр бүр одоо газар өдөр мөндрийн дайрагтай бүгд нас бараад бүр дуусчих. Тэгээд тэр ойрхон 5 30 мас одоо шуумуу одоо хэмжээсгүй амьтнууд нас барчих. Одоо амиа. Тэгээ хүн бүгд одоо нутгийн орон нутгийн хүмүүс одоо мелогдо тюгагийг бүгдэрэн барьд ална гэд. Тэгээ мелогд цугтаагаад дахиад нөгөө багш нарын хөлөө хэлээд энэ байдлыг хийсний багш нь бүр айгаад. Хүү би одоо чамд хэрэг юм жаад өгчээ. Энэ наснаа би одоо тамад явах үйл одоо хамсаар болчих. Би одоо энэ юм байна аваад одоо тэр багшд очиж мар бүгд хаачлал би бичлэг суухгүй би одоо гэж тамад явах юм байна гэж багш нь уйлаад зовж. Тэгсэн чинь мэлэг одоо 3 тэрвэс мэлэгүүдийн нэр нь Тюга гэдэг 3 мөргөд багш би таны оронд одоо энэ би хийши би энэ тамаас энэ цэжлэж энэ наснаа бурхан болдог. Ристи бол бурханы утгатай бол таны тамийн зовлонгоос аврах ээжийн бас аврахыг хичээе. Танад энэ бас обсидсэн над одоо нууц таны ёсоноо зад өгөөрэй. Над тэр хэлтэн байхгүй. Одоо энэ дэслүү бас хөдөөдрийн замын чин зайтай бол мар богдтол жилүүд наруудаас одоо марвал зовоогдод интгэс дамжид ирсэн. Марвал зовоогдвол инт төдлөө ном орчуулдаг тийм эрдэмтэй одоо дэмжих бодтой бол байдаг. Марвал зовоогд ийм багш байгаа. Тэр багш нар чи очих юм болоо энэ настанда бурхан болдог риштэй олоод болов чи бурхан болдог илэх болно гэж. Тэгээд одоо тэр витүүг 18 сурсан том бийтэй жаахан мэдээ бэрт тест тийм залуу байжээ. Тэгээд тэр багшаа нөхсөн юм өгдөө юм аваад одоо олон өдрөөр яваад юунд хүрчээ. Марвагдын байдлаар зөвхөн замд очсон ч Марвагд одоо зүүдэнд нь алтан бомб зүүдэлжээ. Алтан бомбод бүр зэврээд хэмжээсээ тэр бомб нь одоо алтаар байсан ч гадуур нь одоо олон жил хэрэглээгүй бүр бозартаа зэвэрсэн байна. Тэгээ Марвагд одоо шинж болгоод миний бол одоо энэ настай бурхан болдог юм энэ одоо ирж явах юм байна гэд зүүдэнд болгоод зүүдэнд бол тийм шинж тэмдэг өгчээ. Марвагдын гатанд бол юм дама живсэн гэдэг бол өөрийнх нь гатан. Тэр гатанд бас юу зүудэлсэн би их хүн нэг дорж шивэлээ. Одоо хонго очир биш. Очир бүр ингээд зэвэрсэн тийм очир болов. Зүудлээ. Тэгээ өглөө нь босоод Марвагд болоо юм дамаа хийлүүлөө. Эхэлчихээ би өчтөр орой нэг сонин зүуд болчих. Марвагд босоо өөрийнх нь юм дамаа тайлж би юм зүуд болчих. Одоо тэгээ Марвагд одоо шав ирж шав огтхоор явахад бол замд ингээд одоо огтхоор явна гэдэг хараа явсан. Өглөөс хараа явсан. Бар уурч чадгаа бүр өрөөр хараа явсан. Шав огтхоор явна гэдэг. Тэгээ мэлвагд одоо тюга марлаа замд одоо багуудын одоо багууд юм ба өдөр болоо гэж цаг багуудын цаг үед одоо Марвагд ингээд замд одоо манай тарааны газар тараа илчтэйгээ анцтайгаа тараа тариас сууж байна. Тэгээд нэг үг нэг боорол үгэн тэнд тараа тараа гихчээ. Тэгээ мэлвагд ирээд уулзаад би Марвагдд мөрөхөр явж байна. Марвагдын гэрийн заагаад хүүгдэхэд Марвагд өөртөө юу ч яриаггүй. За тийм тарааг тарьчих хүн би чамд хэлье гэж. Тэгээд тэр тараа марагийн тариад нэг элжитанс одоо тарааг марагийн бол тариад арга өдөржингөө ажил хийгээд тэгээд тэнд бас жаахан юм жоох юм идүүлээд тэгээ орой явахад за надад байгаа яв. Тэгээд одоо Марвагд хинбэ ингээ хэлчих. Тэгээд энэ бол Марвагдын холын гэртгэл шүү манайхаар явъя очие даа гэд.
그거 очоод одоо юм дамаатай уулзаад мөргөөд одоо би маруугтал наач маруугтал чиний нэг өдрөхгүй нэг өдрийгүй юм дамаа одоо чи маруугт хамт ирсэн шүү дээ. Тэгээ өөрөө танихгүй мэдэхгүй. Тэгээ өөрийнхөө байдлаа одоо юугаа маргаш нь одоо мөргөөд айлтгад маруугт амар тосх. Одоо тосхон дөрвөл маш тосхон шууд тосолдаад за чи тар энд 9 давхар одоо байшин сүм барь. Тэр барихгүй чи болохгүй. Тэр ном гэтэл ном явах ямар ном муу хэлж нүүлтэй хараалч хамт ингээд загнаад хөвөө гарч. Тэгээ маруугд одоо ингээд одоо шавдаад амар дошгоно. Тэгээд одоо мэлүүд бол багштай юу гэсэн бэ? Би хэл сэтгэл 3 танд өргөё. Миний өглөглөө танд өргөд өгүүлүүлөө. Надад олон байхгүй. Би хэл сэтгэлэн танд өргөё. Миний би хэл сэтгэл 3 таны шүү. Та минь над миний би хэл сэтгэлийг чөлөөдөд орчлын мөнхийн галан дараалах болтгой гэдэг багштай одоо танд өргөё гэдэг одоо өргөж. Тийм учраас одоо маруугт хэлж энэ би хэл сэтгэл бүр миний чи миний жалгаар явах гэх. Тэр өдрөөс хойш болов мэлүүд нэг агшаант гэдэм үү, нэг секунд гэдэм үү багштай буруу үйл чи одоо төрөөг өгч. Тэгээд 9 давхар одоо тэр нэг сүм барих одоо байшин барих юм арал. Ийм барих. Өөр тэр баруун уулаас зүүн ууланд төртөг тийм хол газар дундан бас нэг тийм чулууг өөрөөд нь очиж барина. Тэгээ 9 давхар барай дуусчихад эн чинь байсан буруу болчихжээ. Дахиад нураагаа нэг чулуугийн дахиад хөргөх гэж. Тэгээ багшээ гэдэг одоо бүр тэр нуруу чулуу өрөөд болов нуруу цоорч гүдсэн гар марнаа. Тэгээ энэ дамаа бол одоо амар одоо тэр хатан болоо хөрхөлнэ миний хүү одоо чи ингээд гараа явчихад нь та сэрчим сахуулсандаа нь бол эдэм чиж онсон баатан бол сэрчим өргөөд энэ нь барсан саатын арилгаагаа уйлаа сууна. Ороод ирэхэд нэг сайхан үг хэлэхгүй додоод баг хараалцсан баг тайсна үзчих гэдэг доромжлоо хөөр авчихна. Та ч одоо яа ч юм даа гэсэн чи эмгтэй хүн бай, гэрийн хүн бай. Юу ч мэдгүй дуусуу гэд дагнаад одоо ийм чанга төр. Тэгээд одоо нэ тэвүүга бол одоо мэлүүд бол амар ятард бол нуруу цаараад тэгээ ээж нь бол одоо нуруудаа одоо тус мос төрөх юм уу. Тэгээд 9 давхар нураараа дахиад чулууг дахиад барьчих. Дахиад 9 давхар хөрмөр ултар ээж нь одоо тэнд бас олон хүмүүс ирээд одоо ном маруугд бас шүүлээ айлтгачээ. Олон шамнэр хөдөн зүүн малтай өргөд одоо ямар ашиг өгж яах гэхэд нь ээж хэлж юм тамаа хэлж энэ миний гарц үүдүү буу муу ээжт нь байдаг одоо юм тамаад байдаг одоо ховор нандин зүйлмөөс ингээд аваад шинүүн аваад номдор ороо багш ном хайлаарэ гэд ороход тэгүн өдөр чимүү бадарчин хоёрын хараалчин хэлэмжчи над юу өргөв эдгээр хүн өчнөө юм өргөл гэж чи юу өргөх ингээд загнахад би өргөлтэй гэдэг юм гаргахад хөө эн чинь бүр юун дамаа чи миний хүн бүр миний ингэж над өгж ингээд загнаад дашуурдаад хөөгд номын ашиг суулгав хөөгд гаргач нөө хараалчин хэлэмж ингээд тэгсэн чи бус шамнэр ахмаа шамнэр тэдэр өргөлөө би энэ төлөө өргөв чи юу мэдэх ингээд нөгөө бос шамдраа бас загнаад гэт тийм одоо 3-4 удаа тэр номоос ном аршиг гэж яхад одоо хөөгдөө занар зодуулаад одоо баг ширүүлээ орсон тийм 5 удаа 7 удаа гарчээ. Тэгээд одоо ээж нь тусалгачээ. Чи одоо багшийн хажууд ингээд суугаад хэрэггүй. Энд дээр суугаад чи ном сорно гэдэг энэ багш самд болов ном даадах юм ээ. Тамигийн нэг байшин сүм бариулаад тамлаад өгөх юм бай чи. Тэгээ ээж нь бас жага юм өгөө тусалгачээ. Тэгээд мэлүүд одоо айлуудаар одоо багадан тэр сайхан онцлог ном өсөх хурдан сурдаг болсон. Тэгээд зарим нь айлуудаар одоо гээд дутаалгаад тэгээд дутаагаа явсан дараа нь одоо маруугд одоо уйлаад хоолч идэхгүй унтахгүй сахиусандаа одоо сэрчим өргөөд одоо амар тосхрээд чи миний одоо алтан мэдээ энэ настаа бурхан болдог шивичи хамаар төгсөнгөө хайчлаа гэд сахиусандаа бүр уулаад шүлээ сэрчим өргөөд
тэгээд одоо хурдан миний шиг олд авчраа суучлаа уурлаад уйлж ингэж одоо тэгээ бүр юм дамаа гайхаж хүрээд ирэхдээ хүмүүнд хүрээд ирэхлээр энэ чийт одоо хөөд бол явцгалаар чи хооноос нь уйлж би чамайг бүр ерөөсөө ойлгохгүй байцлаа гэд юм дамаа болов энэргүй нэгсүүд би чамайг ерөөсөө ойлгохгүй л чи галзуурт тийм үү содет тийм үү чи эмэгтэй хүн ихнэр хүн юу мэдэх гар гэд юм дамаач тагнаа хөө гаргачлаа гэд одоо ийм байдаг. Тэгэлээр нь одоо ийм болоод энэ мелог одоо айлаар хөдөн айлаараа ном уншаад чадан багшээ. Чадан багшд одоо бас танжурт байдаг. Хоосон ч нарын ном. 8 чадан багш чинь 8000 штэ. 8000 том одоо юм баг одоо нууц таны чадан багш номын айлд уншээ. Тэгээ уншсан өргөлдөн болоо нэг эцэс тогоо одоо ингэж одоо өргөлдөн өгчээ. Тэгээ мэлог олсон тэр эцэс тогоогоо ирээд одоо багштай өргөжий би одоо жоохон ном уншаад жоохон юм олжээ. Энэ тогоогоо танд өргөлөө тат. Надад энэ насанда бурхан болохоо авшиг хайрлаарэ гэхэд маруу заагш одоо хоосон тогоо авчлаа. Жис тогоо авчлаа. Хурдан дээр жис тогоогийн юм дамаг хурдан шар тус хайлгаа гээд загнаад шар тус хайлгаад том тогоод нь дөрвөн гол гатгаад одоо дөрвөн гол гатгаад болов цол өргөжээ. Тэгээд төвөг явуу хөргө гарч бас мөн хилэгч мэлэнчгээд бараг зодоод гарч бас ташуулдаад гараад тэгээ яг одоо тэгээд дахиад нэг өсгөн барайд одоо ажиллаа хийжээ. Ийм маягтын бол одоо 4-5 удаа зурталгаад тэгээ нэг удаа ичтэн болов бас ээжэн дуталгажээ. Тэгээд одоо нэг за одоо л ном ухаарыг цаг нь болоогүй байна. Гэтэл яарчлаа. Яах вэ? Одоогийн цаг үе, түүн цагийн цаг үе ирээдүйн хүмүүд хувь зайны манаас илүү одоо химэний хэлснүүгээр одоо 9 тохирсон би дуусгасан болов дараа нь чи бичлэг хийгээд ингэж ядархгүй байх байжээ. Болох байжээ. Одоо тэр хоосон тохоо өргөд бурхны хотод болохтой болов олон жил уулын бичлэгд халахаа идэл одоо бараг одоо хоёрын гартар тэгэхэд торд одоо ууланд олон жил тэр халуун газар ус гээд чигтэй би энэ бол ногоорч юм байдаг байхгүй. Тэр хүн одоо мелогди хүн юм арсан одоо гөрөөс юм хүн гөрөөс юм одоо танихаар гуусан тийм ногоорс халахаа идэд тэрийн ямар шинж юм бэ багштай болоо хоосон тоор гэсэн. Тэгээ багш нь хурдан шар тусгайлаад 400 гэсэн одоо мелог одоо бурхны хотод яваад хамгийн дөрвөн шавь Ячунва гадамба сундан бурхан ахад болоод аваа явдаг одоо гадамбин одоо хамгийн их одоо дөрвөн шав энэ наснаа бурхны хотод тийм өрөөстэй тэр шавийн одоо шүтэн барилгын тэмдэгэн тэр байжээ. Хоосон тогоо өргөсөн юусэн болов бичлэгээ хийдэн болов ихэд зовдоо их одоо ядарч энэ наснаа бурхны төгсгийгээр олоход тийм бэлэг дэмрэл болсон байдаг. Ийм утгатай юм. Тэгэхээр энэ дотор бол мелогд бол ийм байдаг. Тэгээ багш нь хэлж багштай нь одоо хамгийн сүүлд нь хэд багш нь одоо намчид одоо бомб болоод тодуудтар намчид аргашаан байдаг. Тэр аргашааны шууд ажиллаад за энэ аргашааны үг мелогд одоо бие нүдээр одоо яр шархаг гарч ирсэн одоо бие нүр тэнхээгүй болоход тэр нэг намчид аргашааны одоо тэр товбогд одоо тодуудтарсан тэрний хүртээд өгөхөд мелогд шал уур болоод би энэ одоо энэ хөлрөөд хамаг үе мөчлөлээд одоо ном мөр тариудан уртаа шиг юм биш болсон. Тэгээд түрүүн шууд адилсан. Тэгээ багш нь хэлсэн чи арай их тулчлаа. Арай жоохон яарчлаа хүмүүс. Одоо цаг үеийн юм байжээ. Тэгээд бол тэр яарсан тэр бэлэг дэмбэрлэр нь бол маруу огт бол энэ насандаа намтэр бол мелог юм бурхны хотод явсан төгс хэрэлтэй олохоос өмнө одоо нас барцдаг ийм бас бэлэг дэмбэрэл бас хөдөлгөөн бэлэг дэмбэрэл болж идэг. Тэгээд одоо мелогди ууланд одоо бичлэг хийхэд бол дор ямар бичлэг хөд хоноо гараад тийм эрдэм төрлөө даруйдаа. Тэгээд нэг өдөр ээж нь зүүдлээд байхад ээж нь нас барчлаа гэж зүудэндээ ирдээ тэр үе. Тэгээ ээж нь нас бараад одоо ээжийн хөрийг хинч гар хүрхгүй хараалчин гэдэг. Орон нутгийн хүмүүс хинч гар
одоо нөгөө ээжийн гар болоо орон нутгийн хүмүүсийн нөгөө хараалт яриад одоо хараал хийгээ бас бид ялцах хинч ээж нь нас олон өдөр тэр зүудэнд нэрсэн. Тэгээ нэг оглоо Пакистан айлтгаа би ээж юм байна байдал одоо ээж шиний осол мослоо сайн хийчихад дахиад ярихэд нь тэгээд одоо яг марлолоо гшуулоо гэ сайхан гівтчихээ. Цаашаа гівтчих хаад яг толгойдор болоо нарны гэрэлгээ тусчихээ. Тэгээ яг хөө тэр бэлэг тэмбэрлэн болоо тэр бэлэг тэмбэрлэн юу болсон юм бэ гэн марва одоо мэлүү одоо бурхны хоттой олоход энэ тэгээ марвлосоо гэх юм бол таалтгч тэр нейрон дээр үзүүлсэн болов ихэд одоо энэ шүтэн барилтын бэлэг тэмбэрл тийм болчих. Тэгээд одоо мэлүү одоо өөрийн нутагтаа очиод олон өдөр яваад нутагтаа хүрээ шалмалын бүгдийг одоо оршуулаад сайхан болгоод тэгээ ээж нь тамд унтсан байдаг. Тамаас аврахын тулд дахиад рэтрэнд дуусчихаар тэрсэн чи орон нутгийн хүмүүс одоо мэлүүгд ялах. Тэгээ бас мэлүү дугтаад нисээд тэгээ өөрийн нутагтаа ирээд одоо дахиад хүрээд дахиад бичлэгэн суугаад дахиад нэг бичлэгэн суугаад олон өдрөөр олон жилээр бичлэг суугаа гараад ирэхэд багш нь одоо мэлүү марвлосоо гэсэн үгээр таалдах гэсэн нэрвэн дээр үзүүлсэн байдаг. Ийм. Тэгээ хоосон багш нь талаад багш нь өссөн дээр одсоор тэгээ олон жил бичлэг хийгээд ууланд явхаар бас хөнгө газар явсан. Тэгээ аратун гөрөлтөн 90 хөнгө газар очиод тэгээ халахаа цоолоод олон жил тэгээ ядарч өдөртөрөв. Бараг хайрхан гартар одоо тэгэд одоо гатхуучны бичлэгаад төгсгөөр бурхны хоттой олжээ. Ийм юу үлгэр түүх байгаа шүү. Энд дэр бол багш юм барил бол маш одоо нягт систем барилал байдаг. Эндээс бол одоо богдол амцон кавлам чадлахаа өөрийн одоо жижиг донжир мөч багш юу жидэн даваа багш юу өөрийн багштай олон төрлийн тийм систем барилдал энэ тайлах мэл вогт дэлүү вогтын түүх намтраас танаас ийм байдаг. Тэгэлэр эдгэрийн сайхан тогтоож чадах юм бол энэ наснаач бурхны хоттой болох олон төрлийн өрөөл сайхан тавьд өрөөл мэтээ сайн тавьж одоо ингээд бол байдгийн байна гэж одоогийн цаг үе сүүн цаг үед нэг цаг ч 1 минут сэтгэлийн төлбөрөд сайхан номын ойлголт намдан одоо өрөөл тавих маш чухал өрөөлөө сайхан зориулт тий хичээл болгоно бурхны номын одоо дэдийн номын агшаас хүртэл одоо өөрийн муухай онхгийн алхах өрөөлийн сайн тавьчих бол маш чухал болсон байна гэдэг айлтгая. Тэгэхээр өнөөдрийн одоо багтламын намтар ярих бол юм байна. Тэгэхээр энэ маягтай бидүүдийн өдөр амьдралаар танараа аваа үжээ. Одоогийн бидүүдийн амьдралаар ийм бодлыг бид авч чадахгүй юу? Маш хэцүү. Одоо цаг үед шавн багштай багшаас одоо цагийн үед шавн бол багшийн бүрт тийм юутэй багшийн юм байна. Илтгэмийн олдож хөө гмийн олдож маш ариун цаг болсон. Цэвэн цаг. Тэгэлэр энэ хэлээр бид одоо ямар нэг эрдэм ном гэх юм уу тэрүүндээ сайжирч чаддаггүй ямар нэг эндүрл юм уу ямар нэг бодлон дутуу байдаг юм уу тэг бичлэг хийгээ сайн болдог сэтгэлийн төлбөрдөггүй номоо үзээд ойлгодгүй ном үзлэр монхоод гүйл сэтгэлийн живсээд сэтгэл хаа газар гэнэ нэг тарин тоолоход тийм ба 1 минут юм 5 минут сэтгэлийн төлбөрүүлж чадахгүй. Тэгэхээр сэтгэл одоо бид одоо төлбөрч чадахгүй одоо буян хураах чухал. Буян гэдэг бол сэтгэл сайхан байх үндэс нь болоо энерги нэгсгүй сайхан сэтгэл сайхан санаагийн үндэсэн дээр буян хураах хэрэгтэй. Буян хураана гэхээр заавал сүм хийдэд очсон мөрөх юм уу зам хоолгож өргөл гэсэн учир биш ээ. Өөрийн гэр бүл юм орчлон тойронд сайхан санаа гаргаад нэг сайхан тусрамгүй нэг хорлоггүй нэг гомдохгүй өвөрч тэр нэг баясгах юм уу нэг ажилтан дэмжих юм уу хүч оруулах юм уу тэгээ нэг ядууж удуу орчин тойрон ямар ч нэг танихгүй мэдгүй хүн байсан чи нэг төрөгч байна уу нэг юм чи тэр үнийг баясгах сайхан үгээр өгөх юм уу өгөх юм уу өөрийн чадах хэмжээтэй өөрийн хэмжээтэй бос тохинд нэг туслах юм уу бусдын тусалж их амин аврах юм уу тэгвэл насан буян ариж гişi таваар ариучлан буян олон ном эрдэм бар сорилт ярих ном эрдэмийн
Энэ мэдхийн буян хураад тэгээд өөрөх юм болоо дахил тавигчтай болоо 7 дахин ус тавьж. Тэр ус бол цагаан ус цэвэр ус хийгээд болоо тэрэнд ямар ч шунал төрөхгүй. Биш л ус тавихгүй байхад бол сүү юм үнцэн тийм бол хайраа юм гэдэг бурхан ямар эдний ууны дагсан болж төрнө. Тийм учраас нэг өрөөнд нь 5 7 дахил тавиад ус өргөж тэр чинь дийдийн орон байхгүй юу? Хэмжээсгүй буйны хурааж тэрүүнд ямар ч үн цэнгүй буруу бодол төрөхгүй тэр мэдхийн одоо сэтгэлийн зөрүүлэх өөрөө башин сайхан цэвэрхэн ариун цэвэрхэн яга ариун цэвэрхэн байх юм миний дүлжигдэн дүний санаж намд өөрөлийн хан дотор бол нэг тоос мэдийн дот бурхан болов хижиж бидүүд яаж бурхан байдаг бодос одоо цагаан дүлийн тэнгэрүүд байдаг бидүүдийн буйн нүүл хилэнчин жужаан болсон тэрний олон үжихгүй болохоос үжих юм болов бидүүдийн хадууд шоломж төтгөр бурхан бүр байд юм биш үү гэдэг. Тэр эдгээр бодлогын олон номуудад олон юм өршөлтөд итгэх болов нэг эндүрэл гарч явна. Тэгээ бидүүдийн сурах ном уу ямар нэг бичлэг сайн болохгүй одоо шалтгаан бол эндээс болж байгаа шүү гэдэг. Бид нэг ямар нэг сурах юм уу ямар нэг тань амшаа талхуурах юм уу алсах юм уу за утгын ойлгохгүй юм уу нэг заримдаа нэг хөдөн зүүн амсгалаар бол хөдөн мянгаар амсахад тоо хүргийг тооны төлөө юм уу нэрийн төлөө юм уу тийм хөр бодолтой болоод явхлаараа бидүүдийн ном юу ямарч монголоор амшин уу төвдөр амшин уу тань амшин уу тийм хөр шалтгаан болоод би хичнээн олон амсчаа хөдөө үчиж тоолч омогсох юм уу би нэг тоох юм уу ийм хөрмөстэй бол олон гарч байгаа бол бас энэ дэр өөрөөрхийн энэ одоо ном бичлэгээ суралцсан бас анхаард харахыг бас төгөл альтгая. За та бүхэн нийтрийн сайн сайхан номын цагаан буян ариуч 10 цагаан буян энэ дотор байдаг хинч хүчин зовлонгүй сайн сайхны идэлд та бүхэн гişиг буян ариучд урт нас удаан жаргад юу гэсэн сайхан бүтэх устгай төрөл тавья.